Олон оюутан залуус Канадын оюутны визний талаар сонирхож асуух болсон. Миний хувьд болохоор би Канадын оюутны виз авч байсан, Канад руу явж байсан. Тийм болохоор өөрийнхөө хувийн туршлагаасаа та бүхэнд хуваалцъя гэж бодлоо. Юуны түрүүнд Канад руу оюутны визээр явахын тулд танд нэлээд хэдэн бичиг баримт шаардлагатай болно. Канадын оюутны визэнд материал бүрдүүлсэн. Бүрдүүлэхээс өмнө би application kit буюу энэ одоо зааварчилгаа маягийн юм нэг 3 хуудас бичиг авсан байгаа. Бичгийг болохоор www.philippines.gc.ca гэсэн ийм хаягаар орж авсан. За хоёрдугаар хуудсанд болохоор энэ ч нэг жагсаалт одоо бүрдүүлэх ёстой материалуудын жагсаалт байгаа. За нэгдүгээрт болохоор IMM 1294 гэсэн аппликейшн бүглэнэ. За энэ аппликейшнийг та Канадын элчин сайдын вебсайт За үүний дараа хоёрт за сүүлийн 6 сард авахулсан 35-ыг харьцан 45 мм-тэй хар эсвэл өнгөт цээж зураг. Зургийн хэмжээ ямар байх нь хэрэгтэй вэ, чухал вэ гэсэн нэг иймэрхүү ийм зааварчилгаа маяг юм байна. Америкийн визний цээж зурагтай ерөнхийдөө ойролцоо байсан шиг санаж байна. 3-дугаарт та гадаад паспорт чинь 6 сараас дээш хүчинтэй. IMM 1294 аппликейшн бүглэж байгаа учраас та тэр аппликейшныхаа төлбөр гэж төлнө. За энэ төлбөр нь миний санаж байгаагаар буюу миний имэйл дээр ирсэн мэдээллээс $125 байдаг юм байна. Сос имлэг байдаг шүү дээ. Одоо та үүнд шинжилүүлсэн бичиг баримт хэрэгтэй. Ийм юутай гарах юм бэ? Ийм доктортой. Энэ доктор дотор янз бүрийн одоо миний төлөвлөсөн шинжилгээнүүдийн үр дүн тэгээд одоо цээжний зураг бусдын мэдээллүүд байдаг. Энэ мэдээллүүд за сос имлэгт шинжилүүлэхэд нэг $250 байсан гэж би бодож байна. Тэгээд тэнд очиод бүх шинжилгээ өгдөг юм байлээ. Шээсний шинжилгээ, цусны шинжилгээ, за цэрний шинжилгээнээс бусдын ер нь өгсөн. Тэгээд цээжний зураг авахулна. За ингээд нэг энэ бүх юм чинь нэг өдөрт бүх шинжилгээнд багтчихдаг. Тэгээд тэр бүх шинжилгээний хариултууд нь тэр юу лөө Канадын элчин сайд руу явуулах гээд цаанаас хоорондоо холбоотой гэдэг юм бэлээ. Сурмаар байгаа сургуулиасаа урилга авах шаардлагатай. За мэдээж урилга авахын тулд та тухайн сургуулийн хэлний төвшний шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Би энэ бүх материалуудаа бол онлайн дээр тавихгүй. Энэ болон хувийн бөгөөд тэгээд та бүхэн өөрсдөө бүрдүүлэх бүрэн боломжтой. За энэ болохоор миний сургуулийн урилга байна. Columbia College руу би шилжиж орсон байгаа. Тэгээд та бүхэн Columbia College-ийн талаар илүү их мэдхийг хүсвэл за үүний дээр болохоор цаашдаа ер нь ямар сургуульд сурч, ямар сургууль төгсөж, ямар мэргэжлэр одоо ажиллаж хүсэлтэй байгаа гэдэг одоо бүх плана бичих шаардлагатай. За миний бодлоор би л юу гаргасан гэхэлэр за 2 төрлийн би гаргасан юм байна. Нэгд нь болохоор би эссе бичсэн. Аль жил төгсөөд цаашдаа ямар мэргэжлэр одоо их орондоо ямар хувь нэмэр оруулмаар байгаа юм бэ гэсэн тийм эссе бичсэн байгаа. Энэ сургуульд энэ коллежид би ороод энэ коллежээс энэ их сургууль шилжинэ. Энэ сургуультай 2 жил, энэ сургуультай
2 жил тий сураад эдэн төгснөө гэсэн юм схем би хийсэн байсан. Тэлийн сургуулийн хаана ямар газар төгссөн диплом тэрнийх нотариатаар орчуулсан нотариатаар батлуулсан хэрэгтэй. Сургуулийн 10 жилийн сургуулийн дипломны орчуулга нотариатаар батлуулсан тагаа ингээд байна. Тэгээд би өөрөө орчуулгыг хийсэн. Тэгээд батлсан байгаа. Тэгээ ингээд би өөрийнхөө юуг ингээд хуулбарлаад ингээд хол копи хийсэн байгаа. За тэгээ цагдаагийн баталгаа хэрэгтэй гэдэг юм лээ. Та урд нь ямар ч гэмт хэрэгт оролцож байгаагүй гэсэн цагдаагийн баталгаа. Цагдаагийн тодорхойлолтыг англиар орчуулад нотариатаар батлуулсан. Банкны баталгаа. Тэгээ банкны баталгаан дээр бас юм тодорхой юм асуусан байдаг юм лээ. 12 сарын банкны гүйлгээ. Тэгээ сүүлийн 2 сарын банкны баланс. За тэгээд хин таны одоо энэ сургуулийн төлбөрийг дааж байгаа юм бэ тий. Банкны баталгаан дээр болохоор энэ банкны дансанд ийм мөнгө байгаа. Тэгээд энэ сүүлийн 2 сарын гүйлгээ баланс гэдэг энэ бүх мэдээллийг ингэж харуулсан байна. Дээрэс нь байгууллагаас баталж байгаа та энэ хүн одоо энэ газар ажилдгаа гэсэн тухайн эцэг чинь хувийн бизнестэй бол хувийн бизнесийн жилийн татврын баталгаа гэж асууж байгаа юм байна лээ. Тэгээ энэ бүхэн чинь мэдээж англи хэлээр орчуулагдаж нотариатаар баталгаажуулах хэрэгтэй. Банкны баталгааг бас тэг янз бүрийн хүмүүс төлбөртэйгээр гаргадаг гэсэн тийм үйлчлэг байдаг бах. Тэгээд за хувь хүний үл хөдлөх хөрөнгө гэж бас байж болно. Өшөө шаардлагатай бичиг баримтууд бас нэмэгдэн жишээлбэл та 18-аас доош байвал бичиг баримт шаардлагатай. Дээрээс нь та энэ бичиг баримтаа өөрөө биш хүнээр гаргуулж байгаа бол бас дахиад өөр аппликейшн бүглэх шаардлагатай. Мөн CV-г оруулцдаг хэдэн хизээ хаана юу хийж ажиллаж исэн бичиг баримтуудаа DH-лэр явуулсан гэж бодогдох юм. Тэгээд минийх бол 1 сар хагастай 1 сар хагас болж ирсэн. Нөгөө нэг виз маань. Тэгээд ер нь бүх энэ бичиг баримт бүрдүүлэх энэ бүх юмыг хөвцөлтөд бол нийтдээ минийх 800 мянган төгрөг болсон. Тэр нь Америк доллар руугаа яг нэг $500 байсан. Тухайн үеийн ханшаар бол нэг ханшуул гайгүй байсан. Өөр чинь за одоохондоо надаа энэ материалууд л байна. Тэгээд энэ бусад зүйлийн талаар бүр наривчлан асуухыг хүсвэл мэйлээр юм уу Skype-аар холбогдож болно. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Канадын их сургуульд амжилттай суралцаж эх орондоо хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.